12 дугаар сургуулийн бага ангийн багш мөнх гэрэл улсын оны тэргүүний багшаар шалгарч та бидний баяр дээр баян гэж сайхан үйл явуулсан. Мөнх гэрэл багштай цаашдын ажилд амжилт хамгийн сайн сайхан бүхнийг дахин хүсэн өрөё. Боловсрол Монгол улсыг боловсролтой иргэн дорн таймыг хөгжүүлээ. Бид боловсролын салбараа хөгжүүлэхийн тулд мэдээж бидэнд тодорхой хэмжээний дэмжлэг, ялангуяа түүний дотроос хөрөнгө санхүүгийн дэмжлэг ихээхэн чухлаа. Тийм учраас энэ асуудлыг аймаг орон нутгийн удирдлагын зүгээс бүрэн ойлгож, энэ чиглэлээр төсөв хөрөнгө дэмжлэгийг нэлээд хэмжээнд зарцуулахад төлөвлөж ажиллаж байгаа энд дуулахад таатай байна. Өнгөрсөн хичээлийн жилд улс орон нутгийн төсөв, аймгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр олон төс төлөвлөрүүд бүтээн байгуулалтын ажлуудыг санхүүжүүлсэн. Үүний үр дүнд шинэ хичээлийн жилд 150 хүүхдийн багтаамжтай төрийн өмчийн 2 шинэ цэцэрлэгийн байдлаар ашиглалтанд орсон, сургуулийн өмнөх боловсролын хамрын сургалт нэмэгдсэн, хүүхэд очруудын сурч хүмүүжих багш ажилчдын ажиллах ая тухтай орчин нөхцөл бүрдэж байна. Багшийн хөгжил дэд төлөвлөрийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн хөгжлийн сангийн дэмжлэгээр сургууль цэцэрлэгийн удирдах ажилтнуудыг гадаад оронд дуршлаг судлах мэдлэг чадвараа дэвшүүлэхэд анхаарч ажилласан. Тухайлбал 50 улсад ерөнхий улс орны сургуулийн 13 удирдах ажилтныг мэрэгч дэвшүүлэхээр явуулж байсан бол Япон улсад 5 багшийг дуршлаг судлах дэмжлэг үзүүлсэн. Манай аймгийн боловсролын салбарын нэг онцлог бол Хэдэн сумын 1-р сургуульд тусгай боловсролын хөгжлийн хичээлээ өгдөг зориулсан анги хичээлгээ. Энэхүү тусгай ангийн багшийн нөөц үйлдвэрлэх зорилгоор мөн аймгийн хөгжлийн сангийн дэмжлэгээр 2 багшийн сургалтын төлбөрийг 100% дааж Монгол Улсын боловсролын их сургууль тусгай ангийн багшаар мэргэшүүлэн сургаж эхлэх байна. Цаашид аймгийн хөгжлийн сангаас хүүхэд боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл урлаг гэсэн үндсэн 3 чиглэлээр төслөлтөөр санаа санаачлалыг дэмжиж ажиллах болох нь тэгээ та бүхэнд дуулгая. Мөн нэгэн шинэхэн мэдээ дуулгахад боловсрол шинжилгээ ухааны яамнаас ирсэн саналын дагуу аймгийн сургуулийн өмнөх боловсролын нэг багшийг Холбооны бүгд найрамдах Герман улсад сургалтанд хамруулахад аймгийн хөгжлийн сангаас тодорхой дэмжлэгийг үзүүлэх болсныг энд бас дуулгая. Эслийн ерөнхий шалгалтанд 800 оноо авсан 6 сурагчийг аймгийн засаг даргын санаачлалаар тусгаар 1 сая төгрөгөөр сургалтын төлбөртөнд зориулж шагнаж урамшуулсан. Боловсролын салбарын удирдах ажилтнуудын ажлын үр дүн гаргасан амжилтаар нэмж удирдлагын урамшууллыг тогтмол олгож байгаагаас гадна төс төлбөр амжилттай хэрэгжүүлж шинийг санаачлан ажилтны багш нарыгаа урамшуулан тэмцэж ирсэн. Хичээлийн шинжилгээ ихэнд Японы хүүхдийн өвөг сангийн төс төлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн Хөдөөгийн 5 сумын сургууль цэцэрлэгийн удирдлагуудыг 2 сарын цалингийн 20%-аар шагнаж урамшуулж байсан бол энэхүү баярын өдөр эслийн ерөнхий шалгалтын улсад тэргүүлсэн байр эзэлсэн үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсан хичээл заасан сурагчин тухайн хичээлээр эслийн ерөнхий шалгалтанд 800 оноо авсан 5 багшийг мөн аймгийн засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр тус бүр 500 сая төгрөгөөр шагнах болсныг та бүхэн дуулахад таатай байна. Нэг хичээлийн жилүүдэд шилдэг нийгмийн ажилтан, шилдэг дугуулангийн багш, шилдэг заа гаргын нэгдэл, мөн багш солилцооны хөтөлбөр, сургуулийн захин орчим сайжруулах, уралдаан тэмцээнд амжилт гаргасан шагналын тодорхой үеийг бэлтгэсэн багш нь олгож явах зэрэг асуудлуудыг тогтворжуулан хэрэгжүүлэх зарчмыг бүрэн баримтж ажиллана. Энэ мэдээлэлээс хэлэх талтай байна. Мөн аймгийн засаг дарга аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн дараагаар ажилтны хувьд дорд нутгийнхаа хүүхэд багшуудыг эрүүл аюулгүй орчинд сурч хүмүүжих орчин бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчнөөс хамгаалах бодлогыг барьж олон үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж эхлэх байна. 2015-16 оны хичээлийн жилд аймгийн засаг даргын санаачлалаар сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цэцэрлэгүүдэд хүүхэд гэр бүл багш хамтдаа
Ерөнхий улс орны сургуулиудад сурагч гэр бүл сургууль хамтдаа зорилттой жил болгон зарлаж, аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар зорилттой жилийн хөтлөв төлөвлөгөө хэлцүүлэн батлууллаа. Энэхүү хөтөлбөр хэрэгжснээр сургуулийн өмнө болон суурь босуудын сургуулийн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эцэг эх, гэр бүл, орон нутгийн оролцоог нэмэгдүүлж, хүүхэд бүрийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй болж, амжилттай ажилласан шилдэг тэргүүний багш нарыг дэмжин урамшуулах, эцэг эх асран хамгаалагчийн гэр бүл иргэний ёс суртахууны төлөвчдийн боловсролыг нэмэгдүүлэх ач холбогдолтой байна. Ерөнхий улс орны сургуулийн орчинд суралцагчдын аюулгүй байдлыг хангах, хэрэг зөрчил холбогдох, хэв журам зөрчигдөх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой эцэг эх зохицуулах нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх байгаагүй энэхүү үйл ажиллагааг сургууль бүр амжилттай зохион байгуулж байгаа. Аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн даргуугаар аймгийн засаг даргын туйлыг талархтаа байгаа эрхэм үндэт баг сургууль мужидч та бүхэндээ хүндэтгэн илэрхийлэхийг хүсэж байна. Мөн энэ хичээлийн жилээс эхлэн эрүүл аюулгүй сургуулийн орчин бүрдүүлэх зорилгоор сургуулийн бүс, цэцэрлэгийн бүс гэж олон улсын жишг нийцсэн бүстэй болгох асуудлыг эх оны төсөв төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэхэд төлөвлөд байна. Ингээд дорог нутгийн маань ирээдүйн болсон хүүхэд багшуудыг мэдлэг боловсролтой, өөртөө итгэлтэй хамтран ажиллах, амьдрах, зөв дадлын биштэй иргэн болгон төлөвшүүлэхэд үнэтэй өнөмөр оруулж буй багш сургууль хүмүүжүүлэгч та бүхэндээ ажлын их амжилт, амьдралын хамгийн сайн самбарыг хүсэн ирээё. Та бүхэн минь сайхан баярлалаа. Түмний хүүхдийг сургууль хүмүүжүүлэх үйлсэд тань өндөр амжилтыг дахин хүсэн ирээё. Баярлалаа. За баярлалаа. Та бүхэн мэдчихээ 2015-аас 14-15 оны эслийн ерөнхий шалгалтаар манай аймаг өндөр амжилт үзүүлсэн. За тэгээд засаг дарга одоо дараах багш нарыг засаг даргын нэрмж шагналаар орсон байна. Засаг даргын нэрмж шагналаар боловсон соёлын газрын математик мэдээлэл зүйн мэргэжлийн Бям хаан, Хамбол төгсгөл сургуулийн физикийн багш Хоолжоо, Харахаар сургуулийн математикийн багш Автрмаа, Харахаар сургуулийн биологийн багш Саран Чимэг, Саваа сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Гүр боллоо шагнагдсан байна. Шагналыг аймгийн засаг дарга Бадан Сүрэн, боловсон соёлын газрын дарга Байгальмаа гаргавна. Боловсон соёлын газрын жолооч Алтан Төгс, аймгийн засаг даргын жолоо, Харахаар сургуулийн газар зүйн багш Октябр, Харахаар сургуулийн математикийн багш Их Баярмаа, Харахаар цэцэрлэгийн арга зүйч Хам Ножмаа, Харахаар цэцэрлэгийн арга зүйч Ариунаар тус шагнагдсан байна. Шагналаа авах гэж байна. Аймгийн бүтээн ажлын цаатантай боловсон соёлын газрын жолооч Алтан Төгс, аймгийн засаг даргын жолооч Харахаар сургуулийн газар зүйн багш Октябр, Харахаар сургуулийн математикийн багш Их Баярмаа, Харахаар цэцэрлэгийн арга зүйч Хам Ножмаа, Харахаар цэцэрлэгийн арга зүйч Ариунаар шагнагдсан байна. Байгууллагаар хэдэн сумын 12 дугаар цэцэрлэг мөн шагнагдсан байна. 12 дугаар цэцэрлэгийн эрхлэгчдийн гарч шагналаа авах үсч байна.
эрүүл мэндийн хэмжигч байгууллага 10 хэдэн сумын 12 дугаар цэцэг. Соёлын яамны чөлөөчээр Боловсон соёлын газрын технологийн мэргэжилтэн Жавсан жавын насан жаргал шагнагдсан байна. Танд дуусан жаглуулгаар орсон байна. Дуусан жигүүс танилцуулъя. Дэлхийн багшийн өдрийн тухайд болон Монгол орны ирээдүйн сайн сайхан хүн ардын өрөөдийн аз жаргалтай амьдралыг зогслон бүтээгэл таны оруулсан гарын боловсон соёлын газар гэсэн байна. За ингээд Монгол улсын гаяа багш Сэдвэрсүрэн хайрыг хэлж байна. За засаг даргын жоо хүчээр дараа хүмүүсийг шагнагдсан байна. Агчид цагдаа авахыг хүсэж байна. Гадаа сургуулийн газар зүйн багш Октябрь, гадаа сургуулийн математикийн багш Их Баярмаа, гадаа цэцэрлэгийн арга зүйч Хам Норжмаа, гадаа цэцэрлэгийн арга зүйч Аюуна. Саров Амбол засвар сургуулийн багш Үлцгийн баярын Ариун Баатар, 8-р сургуулийн багш Бакагийн Заяа, 10-р цэцэрлэгийн багш Хөгшил Цэцэг, 2-р цэцэрлэгийн багш Ариун Туя, 2-р цэцэрлэгийн туслах багш Оюун Гэрэл, Дорнын бүжиг цэцэрлэгийн эрхлэгч Мөнх Туяагаар шагнагдсан байна. Тэрхэн засаг даргын шагнал Шонсон хотын бүхэн ажилтны сал тэмдэг Хангай засаг сургуулийн багш Үлцгийн баярын Ариун Баатар, 8-р сургуулийн багш Бакагийн Заяа, 10-р цэцэрлэгийн багш Хөгшил Цэцэг, 2-р цэцэрлэгийн багш Ариун Туя, 2-р цэцэрлэгийн туслах багш Оюун Гэрэл, Дорны бүжиг цэцэрлэгийн эрхлэгч Мөнх Туя. Тэрхэн засаг даргын бүлэг жоо бичгээр Хангай засаг сургуулийн багш Эрдэнэ Баяр, Дорны бүжиг цэцэрлэгийн багш Харам Жав, 10-р цэцэрлэгийн багш Баяр Цэцэг, 5-р цэцэрлэгийн багш Ол Гэрэл, 8-р сургуулийн багш Улаан Хүүхэн, 2-р цэцэрлэгийн багш Болов Чигмээр шагнагдсан байна.
хүрсэн ирсэн аймгийн засаг дарга Бардамсүр баярлалаа. Таны цаашдын ажил төсөв бөмбөр амжилт төсөөрөө. За одоо нэгэн эрхэм хүндэтэй шагналыг гардуулах гэж байна. Жил болгоны Монголын багш нарын баяраар аймгийн боловсон санхүүгийн газраас мэргэжлийн авраг багш нарыг шалгаруулдаг ийм боломжтой. За энэ жилийн мэргэжлийн авраг багш нарын шагналыг гардуулах гэмээр боловсон санхүүгийн газрын дарга Байгальмаа боловсон санхүүгийн газрын математик мэдээллийн боловсрол хариуцсан мэргэжлэн Бямханд боловсрол санхүүгийн газрын ахлах мэргэжлэн Дарамшигын нарыг өрж байна. Боловсрол санхүүгийн газрын шагнал мэргэжлийн авраг багшаар сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн авраг багшаар 8 дугаар цэцэрлэгийн багш Байгальмаа боловсролын мэргэжлийн авраг багшаар 1-р сургуулийн багш Наран Төгс боловсролын мэргэжлийн авраг багшаар 5 сургуулийн багш Доохүү Монгол хэл уран зохиолын мэргэжлийн авраг багшаар 1-р сургуулийн багш Алтан Шимэг математик мэдээллийн мэргэжлийн авраг багшаар 5-р сургуулийн багш Алтранбаа Байгалийн ухааны мэргэжлийн багшаар авраг багшаар 5-р сургуулийн багш Мөнх Туя Нийгмийн ухааны мэргэжлийн авраг багшаар 1-р сургуулийн багш Дорж Очоо Зураг технологийн мэргэжлийн авраг багшаар 3 зарал сургуулийн багш Батбаяр Гадаад хэлний мэргэжлийн авраг багшаар 5-р сургуулийн багш Отхон Зул Хөгжмийн боловсролын мэргэжлийн авраг багшаар 5-р сургуулийн багш Эрдэнэ Цэцэг Насан туршийн боловсролын мэргэжлийн авраг багшаар Баянгуул сургуулийн багш Бишим Хорлоо Батуур байрны мэргэжлийн авраг багшаар Хангуул сургуулийн багш Ган Долгор мэргэжлийн авраг нийгмийн ажилтнаар Батар сумын сургуулийн нийгмийн ажилтан Томлог нар тус шалгасан байна. Тэргүүний хамт олноор Улаанбаатар сургуулийн хамт олон шалгасан байна. Баярлалаа. Мөн Сэмхэн багшууд цэцэрлэгийн хамт олон 2015 оны тэргүүний хамт олноор Байгаль цагтаа Улаанбаатар сургуулийн хамт олон мөн Сэмхэн багшууд цэцэрлэгийн хамт олон тусдаа шалгасан байна.
Улаан сургуулийн хамт олон Намтия ихтэй сэнгэлэн багчууд цэцэрлэгийн хамт олон тослоо шалгалсан байна. За хэдэн сумын 12 дугаар сургуулийн багаангийн заах намын нэгдэл сургуулийн менежер хараад 9 хэдэн медаль мөн шагналсан байна. Менежер видео цэцэрлэгийн эцэгч Бадраа шалгарсан байна. Баярлалаа. За хэдэн сумын 12 дугаар сургуулийн багаангийн заах намын нэг сургуулийн менежер хараа 9 хэдэн медаль авсан байна. Шилдэг менежер видео цэцэрлэгийн эцэгч Бадраа менежер видео цэцэрлэгийн эцэгч Бадраа ихтэй хавч шагнал үүсгэж түрүү лайк бодол цэцэрлэгээс төлөөлөд барьчаад авчихсан. Боловсролын чанарын шинжилгээг амжилттай хэрэгжүүлэн суралцагчны бүрийг хөгжүүлэх үйлсэл үнэтэй хоногроо оруулж хийсэн бүтээсийн ажил үйлсээ өндөрлж шагнал хүртсэн нийт хүмүүстэй дахин баяр хүргэе. Манай өнөөдрийн уртын үйл ажиллагаа ийхүү өндөрлж байна. Үргэлжлүүлээд улсын тэргүүний 5 дахь сургуулийн хамт олоныг бэлтгэсэн хүндэтгэлийн концертыг тоглон сууж үзнэ.
Thank